За тэгээ бүгдээ өнөөдөр шинэ гэрээний та бүхний ихэнхийнх нь маш сайн мэддэг бүгдээ хэсгийг харъя. Бүгдээ шинэ гэрээний Эфес номын 2 дугаар бүлгийн 1-ээс 10 дугаар ишлэгийг харъя. Тэгээ бидний мэддэг сайн мэддэг хэсэг байгаа. Гэхдээ биднэрт бас сануулгах хэрэгтэй. Дээрэс нь бас арай энэхүү хэсгийг гүнзгий харъя гэж бодсон байгаа. За тэгээ өнгөрсөн 7 хоногт ялангуяа бас сургаалт ирсэн хүмүүс өнгөрсөн 7 хоногийн сургаалыг танаас санаж байгаа бах. Өнгөрсөн 7 хоногийн сургаал ямар сэдвтэй байлаа? Манай хүүхдүүд тэмдэглэл хөдөлж байгаа. Ямар сэдвтэй байлаа санаж гинөө? Хамгийн агуу нь байх гэсэн тийм үү? Хамгийн агуу байхын тулд яах хэрэгтэй гэлээ? Өрсөлдөөдөө би биенийхээ дээр гიშгээдээ, би биенийгээ татаж унгаад тэгээ хамгийн оргил гарвал хамгийн агуу нь байр гэж хэлсэн үү? Ёстой эсэргээрээ тийм үү? Ёстой үний эсэргээр тийм үү? Тэгээд энэ тал дээр ерөнхийдөө үргэлжлүүлээд бас та бүхэндээ иймэрхүү сэдвээр хуваалцах хүсэж байна. За. Тэгээ бүгдээ хамтдаа уламжлал ёсороо хөл дөрөө босоод эзний үгэнд хүндэтгэлтэйгээр анхаарлаа хандуулад сонсоод уншаад тэгээ залбираад тэгээ бүгдээ сууцгаад хөө. Эфес шинэ гэрээний Эфес номын 2 дугаар бүлгийн 1-ээс 10 дугаар ишлэл. За би эндээс дуудлаа. Та анхааралтай дагаад хараарай. Та нар алдаа зөрчил нүглийнхээ учир үхсэн байсан агаад тийм амьдарч байхдаа энэ ертөнцийн замнал ба агаарын хүчний ноёрхогч дуулуургүй хөвгүүдийн дотор ажиллагч тэр сүнсийг дагдаг байв. Тэдний дунд бид ч бас бүгдээрээ урд нь мах бод болон оюун бодлын хүслүүдэд өөгшүүлэн мах бодийнхоо хүсэл тачаалуудаар амьдарч байв. Мөн төрлөх байдлаараа бусдын адил уур хилэнг нь хүртэх хүүхдүүд байсан ч биднийг хайрлсан агуу хайраараа өршөөлөөрөө баян бурхан маань алдаа зөрчил дотроо үгсэн биднийг Христтэй хамт амьд болгосон юм а. Та нар нэгүслээ аврагдсан билээ. Есүс дотор биднийг түүгээр амьлуулж түүнтэй хамт Тэнгэрлэг оршихуйд суулгасан нь Христ Есүс дотор бидэнд хандсан түүний нэгүслийн хэмжээшгүй баялагийг ирэх үеүүдэд үзүүлэхийн тулд юм а. Нэгүслийн учир итгэлээрээ аврагдсан нь та нараас бус харин Бурхны бэлэг бөгөөд үйлсээр чинь биш тул хинч үл сайрхах болно. Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн түүний бүтээл мөн. Биднийг эдгээрийн дотор яваасаа гэж Бурхан урдаас бэлтгэсэн билээ. Аамен. За тэгээ бүгдээрээ залбираад сууцгаая. Хайртай их эзэн минь бид нар таныхаа өмнө ирж байна. Их эзэн минь бид нар энэ өглөө таныгаа гэж ирж байна. Бид нар таныгаа хүндлэхээр, таньдаа үйлчлэхээр, таныхаа үгнээс суралцахаар, таньтайгаа адилхан байхаар энэ дэлхий дээр таныхаа хүсэл зорилгыг биелүүлэхийн төлөө бүтээгдснээ улам илүүхээр ойлгож ухаарч үүний дагуу алхаж амьдрахаар эзэн минь бид нар энд ирсэн. Тэгээ та бидний хамтдаа байх энэ хүү цагийг та эзлэж та өрөөж өгөөч. Та өөрийнхөө ариун оршихуй, ариун сүнсээрээ та бидэнд нөлөөлж бидэнтэй хамт байгаач. Та бас дээр бяцхан хүүхдүүдтэй минь хамт байж өгөөч гэж танаас гуйж ин заах багш нартай минь та хамт байж өгөөрэй эзэн минь. Тэгээ таны энэ хүүгийг судлахад ариун сүнс та бидэнд зааж сургаараа. Энэ хүүгийг хуваалцах, энэ хүүгийг сонсох хүн нэг бүрэн дээр таны онцгой нэгүсэл таалал байх болтугай эзэн минь. Үр дүнд бидний зүг сэтгэл тань руу улам илүүхээр ойртож бидний амьдрал таны хүслийн дагуу чих чулуун болж өөрчлөгдөхийн төлөө танаас гуйж ин эзэн Есүсийн нэрээр. Амен. Амен. За бүгдээ хамтдаа сууцгаая. За тэгээд та бүхний мэддэг сайн хэсэг байгаа тийм үү? Мэддэг алдартай хэсэг. За гэхдээ бүгдээ ишлэлээс нь харъя. Гэхдээ ерөнхийдөө энэхүү 10 ишлэгийг та ингээд дахиад сайн харах юм бол Илч Паул Эфес хотынд юу гэж бичиж байгаа энэхүү хэсгийг харах юм бол маш энгийнээр та 3 хэсэгт хувааж болно. Нэгдүгээрт нь та 2 дугаар бүлгийн 1-ээс 3 дугаар ишлэлээр та өмнө нь Христ эзэн дээр ирэхээс өмнө ямар байсан бэ? Христ итгэхэд эзэнд итгэдэггүй хүн ямар байдаг вэ гэдэг 1-ээс 3 дугаар ишлээс харж болж байна. Хэрхэн эзэн дээр ирснийг бүгдээрээ 4-өөс 7 дугаар ишлэлээр харж болж байна. 8-аас 10 дугаар ишлэлээр бидний яах гэж эзэн дээр ирсэн, эзэн биднийг яах гэж аварсан, бидний авралын зорилгыг бид нар бас харж болж байна гэсэн. Тэгээ өнөөдөр бас та нарын чи зар харж байгаа тийм Online Summit гэдэг жил болгон зохион байгуулдаг нэгэн байгууллагын христчин байгууллагын үйл ажиллагаа байдаг. Тэгээд энэ 7 дахь жилдээ зохион байгуулж байгаа. Тэгээ манай цуглаанаас зарим хүмүүс оролцож байгаа. Өчтөрөөс эхнэр бит хоёр бас богино хугацаанд оролцсон.
Тэгээд тэн дээр ч гэсэн одоо гол бас ярих гэж байгаа сэдв юу гэвэл бид нар сайн хүмүүсийн төлөө бид нар эзний бүтээл сэтгэлгээр бүтээгдсэн тухай бас ярилцаж бие биенээсээ суралцж байгаа ийм гайхамшигтай 2 өдөр болж байгаа. Тэгэхээр бидний зорилго бас энэ 8-аас 9 10 дээр эшлэлээр ингээ харж болж байна. 8 9 10 дээр харж болж байна. Гэхдээ би та бүхнийг 1-р эшлэлээс бүгдээрээ хараад гэхдээ арай ондоо байдлаар бүгдээрээ гүн гүнзгий илүү харцгаая за. Энд дээр ингэж хэлж байна. Та нар алдаа зөрчил гим нүглийнхээ учир өгсөн байсан гэж. Та бид нар эзэнд итгэхээс өмнө өгсөн байсан гэж манайхаа. Энэ юу гэсэн үг вэ? Бид нар чи амьд байсан шүү дээ. Бурхны хувьд бид нар өгсөн байсан. Бурхны хувьд бид нар үхтэл байсан гэсэн үг. Бурхантай ямар ч харилцах боломжгүй байсан гэсэн үг манайхаа. Тэ? Үхэл ихээр амар сонсогдож байгаа. Гэхдээ өгцөн үхээр бид нар төсөөлж байгаа тийм үү? Тэр хүний биеинд амьсгал байхгүй бол тэр хүн хөдлөхгүй шүү дээ, тийм үү? Ямар ч реакц хариулт үзүүлэхгүй шүү дээ. Харин Бурхантай сүнслэг амьдралын хувьд, Бурхантай холбогдох энэхүү харилцааны хувьд бид нар үхсэн байсан буюу Бурхантай холбогдож чадахгүй ямар ч боломжгүй байсан гэсэн үг. Амен. Гэтэл өнөөдөр дэлхий дээр ямар итгэл үнэмшил байдаг вэ гэвэл тийм үү хүн болвол тийм үү өөрийнхөө хичээл зүтгэлээрээ гэгээрлээрээ боловсрлоороо мэдлэгээрээ чадвараараа буян хурааснаараа их мөнгө төснөөрөө ч юм уу ямар нэгэн байдлаар бурхантай холбогдож бурхнаас авралыг нэгүслийг нь хүртэж болно гэж итгэдэг тийм итгэл үнэмшил байдаг гэсэн. Гим нүглийг хүлээн зөвшөөрдөггүй. Бид нэр өөрсдөө тийм их гим нүгэлтэй хүмүүс гэж боддоггүй. Бид нэр өөрсдөө бусдад харьцуулаад би энийг бодвол, энэ нөхрийг бодвол, тэр хүнийг бодвол, тэр хүмүүсийг бодвол би арай дээр, би арай гайгүй гэж бид нэр өөрсдөө боддгоо гэсэн. Харин Библиэс харах юм бол манайхаа маш тодорхой Бурхны хувьд бид нэр гим нүглээс болж эзэн дээр ирээгүүд бол бид нэр үхмэл, үхтэл бид нар Бурхантай харилцах ямар ч боломж байхгүй. Тусламж гаднаас ирэхгүй бол бидний дотроос ямар ч нөөц бололцоо хүчин чадал байхгүй. Амен. Хүн өөрийгөө аврах боломжгүй. Тийм учраас Христ итгэл өнөөдрийн сэтгэл зүйн зааж байгаа шиг тийм үү? Таны гим нүгэлчин, таны алдаа эндэгдэлчин, таны муухай ааш яранчин та багтаа магадгүй иймэрхүү травматай өссөн учраас гэр бүлийн чи хүмүүжил ийм учраас таны хувьд тийм үү янз бүрийн асуудлууд байсан учраас танд тусламж хэрэгтэй, танд эмчилгээ хэрэгтэй учраас та жоохон хүмүүстэй сэтгэл санааны зөвлөгөө авчих тийм үү? Жоохон эмчилгээ илгэж тэгэх юм бол та гайгүй болноо. Тэгэх юм бол та засагднаа. Тэгэх юм бол та өөрийнхөө амьдралыг өөрчлөөд та илүү дээр морол ёс суртахууны соён гэгэрлийн үед сайн хүн болно гэж тэгж боддгоо бид нар. Манайха харин Христ сэтгэл ингэж заадаггүй. Христ сэтгэл маш чухал бөгөөд маш оновчтой зөв энгийн шийдлийг хэлдэг. Тэр нь юу вэ гэвэл бид бүгдээрээ гим нүгэлтэй бид нар гим нүглээсээ болж бурхантай харилцах ямар ч боломж байхгүй. Тийм учраас Христ сэтгэл дээр юу заадаг вүлээ? Есүс Христ бол цорын ганц үнэн ам зам мөн түүгээр дамжгүй хинч амьд цорын ганц үнэн бүтээгч бурхантай харилцах боломжгүй. Өөр ямар ч найраа байхгүй, өөр арга байхгүй. Харин бид нар монголчуудын хувьд буддизмын шашин шүтлэгтэй, мухар сүсгтэй хүмүүсийн хувьд бид нар өөрсдийнхөө үйлсээрээ, өөрсдийнхөө кармагаа одоо өмнөх амьдралын буян хураасныхаа үр дүнд энэ төрөлтөө бид нар сайн амьдарч ин гэдэг ч юм уу. Эсвэл зовлон амсгаараа өмнөх амьдралынхаа гим нүгэл буруу зүйлээсээ болж би ингэж амьдарч ин гэдэг ч юм уу. Бид нар ийм байдлаараа бид нар заримдаа яг бурхан дээр хурж ирээд хэрв би хичээчих юм бол хэрв би арай жоохон өмнөхөөс илүү хүчин зүйл гаргачих юм бол хэрвээ би өөрийгөө сайхан цэвэрлчих юм бол өөрийгөө усанд оруулчих юм бол би хувцас угаачих юм бол өндөр танараа засчих юм бол бурхан хүлээгээд авчих юм шиг тиймэрхүү байдлаар бид нар хүлээж авдаг гэсэн боддог гэсэн. Харин энэ ишлэлээр юу гэж хэлж байна? Үгүй ээ. Та нар алдаа зөрчил. Бидний бүх гим нүгэл алдаа. Бүх гим нүгэл бурхны хувьд зөрчил. Тэр гим нүгэл гэдэг бол тэр бурхны хүслийг эсэргүүцэж байгаа тэрсэлж байгаа тэр бүх зүйл нөгөө Эхлэл номон дээр гарч байгаа Бурхны бити хийгэрэй гэсний хийсэн тэр зүйл. Харин бид нар гим нүглээсээ болж эзэн дээр ирээгүүл бол бид нар бүгдээрээ үхсэн хүмүүс гэж хэлж байна. Хоёрдугаар эшлэлээр та нар энэ дэлхий дээр амьдарч байхдаа энэ ертөнцийн замнал энэ ертөнц өөрийн гэсэн үзэл суртал философи замнал хэм маяг байгаа. Бид нар эзэн дээр ирээгүй байхдаа эзэн дээр хараахан ирж амжаагүй байгаа тэр нэгэн хүн энэ дэлхийн үзэл суртал философоор дэлхийг харах тэр байдлаар амьдрдаг гэсэн. Харин тэр цаашаа үзүүлээд харах юм бол тэрхүү энэ ертөнцийн замнал нь агаарын хүчний ноёрхогч буюу дуулуургүй хөвгүүдийн дотор ажилдаг тэр сүнсийг дагтаа гэж байна. Вау, юу яриад байна? Хүүхдүүдээ юу яриад байна те?
Агаарын хүчний ноёрхогч гэж хэн бэ? Дуулуургүй хөвгүүдийн дотор ажилдаг тэр сүнс гэж хэн бэ? Урд үдээгаасаа илүүтэйгээр одоо хүмүүс нэгэн цагт тийм үү шинжлэх ухаан ялангуяа тийм үү постмодернист үед шинжлэх ухаан хөгжсөн учраас энэ сүнслэг амьдрал нь бол нэг чухал биш гэж үздэг байсан бол одоо харьцсангуй сүнслэг амьдралыг, сүнслэг байдлыг хүлээн зөвшөөрдөг болсон. Энэ ертөнцийн энэ агаарын хүчний ноёрхогч, энэ дуулуургүй хөвгүүдийн дотор ажиллаж идэг сүнс хэн бэ гэвэл манайхаа энэ бол адгийн мөрийн сүнс, бид нар сатан гэж хэлдэг, диавол гэж хэлдэг тийм үү, мэхлэгч, тэр анх эрэгтэй эмэгтэй хүнийг гэм нүгэлд уруу татсан тэр нэгэн өнөөдөр ч гэсэн энэ газар дэлхий дээр ажилласаар байгаа. Түүнийг Библиэлд агаарын хүчний ноёрхогч гэж хэлж байна. Яагаад хэлж байгаа вэ? Яагаад бол тэрээр хүмүүсийн оюун санаанд ажил хийдэг. Хүмүүсийн оюун санаанд нөлөөлдөг. Таны хоёр чихний хооронд таны тархин дотор тэрээр нөлөөлдөг. Тэр бодлуудыг өгдөг, тэрээр шийддэг. Тэр хуурам мэхлэлтийг санал тавьдаг, болгодог. Энэ зүйлээ адгийн мөрөөс сатан өнөөдөр ч гэсэн хийсээр байгаа. Гэхдээ энэ түүний хувьд байнгын зүйл биш. Энэ бол түүний хувьд төр зүрийн зүйл. Яагаад гэвэл анх бурхан хүнийг өөрийнхөө дүр төрхөөр бүтээгээд хүнд эрх мэдлийг өгсөн шүү дээ. Санаж байна уу? Бурханы дүр төрхөөр бүтээгч мөн чанараар газар дэлхийг захирах тэр эрх мэдэл хүнд байсан адил харин хууран мэхлэлтээс болж энэхүү эрх мэдлийг адгийн мөрөөс сатаанд диавол алдсан учраас одоо энэхүү хүнээс авсан энэхүү эрх мэдлээр сатан ажиллаж байгаа. Гэхдээ загалмаа дээр Есүс 2000 жилийн тэртээ энэхүү эрх мэдлийг эргээгээд хүннээс энэ сатанаас аваад хүнд боломжтой болгож өгсөн. Гэхдээ сатан энэхүү эрх мэдэлтэй ажилласан хэвээр байгаа манайхаа. Гэхдээ түүний хугацаа дуусна, түүний амьдрал төгсгөл болно. Үүнийг Библи маш тодорхой хэлж байгаа. Гэхдээ тэрээр өнөөдөр ажилдаг. Ялангуяа Библиэс харах юм бол эзэн дээр хараахан итгээгүй байгаа. Эзэн дээр ирээгүй байгаа. Тэр дуулуургүй хөвгүүд гэж ямар хөвгүүдийн тухай, ямар хүмүүсийн тухай ярьж байгаа гэвэл эзэнд хараахан итгэх шийдвэр гаргаагүй, итгээгүй байгаа. Тэр энэ дэлхийн амьдралыг хэм маягт ямар ч бодлохгүйгээр тэр урсгалыг дагаж явж байгаа. Тэдгээр хүмүүсийн оюун санаа зүрх сэтгэлд нь адгийн мөрөөс сатан чөтгөр ажиллаж байгаа гэдэг зүйлийн тухай ярьж байна гэсэн. Амар сонсогч ийж магадгүй хүүхдүүд байгаа ойлгож. Гэхдээ манайхаа энэ бодит зүйл. Дахиад энэ хүмүүс одоо үүнийг хүлээн зөвшөөрдөг болсон. Ямар нэгэн сүнслэг орчин байна, сүнслэг амьдрал байна. Муу зүйлүүд болж байна. Өнөөдөр нийгэмдээ ч гэсэн бид нэр сошиал медиа дээр, фэйсбүүкээр бид нар маш олон зүйлийн гэмт хэргийг ч гэсэн бид нар өмнө нь тийм үү одоо сонингоос энэ тэндээс нэг мэрсэр сонсдог байсан бол одоо бид нар их сонсдог болсон. Дахиад хэлье. Бид нэр сэтгэл зүгээр орчлын шинжлэх ухаанаар магадгүй энэ бол өвчин, энэ бол эмгэг, үүнийг бид нэр засах хэрэгтэй гэж болно. Гэхдээ Библиэс харах юм бол маш тодорхой энэ бол гэм нүглийн асуудалтай холбоотой. Хүний дотор байгаа гэмт мөн чанартай холбоотой. Энэхүү гэмт мөн чанарын улмаас бид нар бурхантай ямар ч харилцах боломж байхгүй. Бурханы хувьд бид нар үхмэл, ямар ч реакц үзүүлж чадахгүй. Харин тийм учраас гаднаас бидэнд тусламж хэрэгтэй. Бидэнд эмчилгээ хэрэггүй. Бидэнд дахин амлалт хэрэгтэй. Тийм учраас Библиэлд Христэд та итгэх юм бол дээрээс төрөх, дахин төрөх гэдэг зүйлийн тухай ярьж байгаа. Бид нар энэхүү эзэнд итгээд Бурханы сүнсээр төрөөд тэрхүү Бурханы сүнсээр Бурхантай дахин амьд харилцаанд орж байгаа энэ зүйлийн тухай Христэтгэл заадаг. Тийм учраас Христэтгэл бусад бүх итгэл үнэмшил шашин шүтлгээс огт өөр, огт ялгаатай. Нэгэн ижил тэр шинж тэмдэг үзүүлэлтүүд байдаггүй. Тэр үзүүлэлт шинж тэмдэг юу вэ гэвэл бүх шашин шүтлэгт итгэл үнэмшил байдаг. Тэр ижил итгэл үнэмшил юу вэ гэвэл би хичээх ёстой, би чармаах ёстой. Тэгээд үр дүнд нь магадгүй авралыг олж авна. Магадгүй шүү. Баталгаатай нэг ч аврал байх. Зарим шашинд баталгаатай аврал нь бусдын төлөө өөрийнхөө тэр шашны зорилгыг биелүүлэхийн төлөө амиа зориулах юм бол магадгүй баталгаатай. Тийм учраас зарим хүмүүс өнөөдөр өөртөө итгэл үнэмшилтэй төлөө бусдын амийг бусдад одоо хор хөнөөл учруулан байж амиа одоо золиослох тийм шийдвэр хүртэл өнөөдөр дэлхий дээр байгаа. Энэ бүх зүйлтэй холбоотой манайхаа. Үдсөний өглөө нэлээд гүнзгий сериус юм ярьж байна. За бүгдээрээ цаашаа харъя. 3 дугаар эшлэлээр нь тэдний дунд бид ч бүгдээрээ урд нь мах бод болон оюун санааныхаа хүслүүдэд өөгшүүлэн хүсэл тачаалаараа бид нар амьдарч ийсэн гэж байна. Манайхаа Илч Паул энэхүү загтлыг Есүст итгэдэг Эфес хотын тухайн тэр Эфес хотод байгаа итгэгч хүмүүст зориулж бичиж байгаа.
Итгэдэггүй хүмүүсийн амьдралд муу сүнс ажиллаж идэм бэ. Муу сүнс тэднийг бараг ингээд утсан күгэлтэй шиг тийм үү? Өдөртөж чиглүүлж ажиллаж идэг. Яагаад бол тэдний оюун санаанд янз бүрийн бодлоодыг өгөхөд тэдгээр хүмүүс ялгаж салгаж чадахгүй, мэдэхгүй миний бодол, миний уур хөдөл, миний үзэн ядал, би л ингэж тэдгээр хүмүүс энэ зүйлийг гэдэг. Гэтэл тэнцээ тэр хүн биш муу сүнс ажиллах боломжтой. Ийм зүйлүүд болдог. Зөвхөн итгэдэггүй хүмүүс юм байгаа зусахгүй Паул 3 дугаар эшлэлийг үгж бид нар өмнө нь эзэн дээр ирэхээс өмнө тийм байсан. Бид нар эзэн дээр ирэхээс өмнө бид нар бие махбодынхаа оюун санааныхаа хүслүүдийг ямар хүслүүд юу дандаа хувиа хичээсэн, өөрийгөө бодсон, эгоцентрик гэж ярьдаг. Эготой гэж ярьдаг тийм үү? Эго гэдэг бол грекээр би гэсэн. Би төвтөө, миний эрх мэдэл, миний байр суурь, миний эрх ашиг, миний тав тух байдал, би гэдэг энэ хүсэлтийн тухай ярьж байгаа. Энэ зүйлийн тухай өөрийнхөө өөрөө шүтэн нь болсон, өөрөө бурхан нь болсон, өөрийнхөө хүсэл зорилгыг биелүүлэх энэхүү бие махбодынхаа хүсэл тачаалтаа дураараа зоргоороо бууж өгч одоо өөрийн амьдралын хэм маяг мэд бид нар амьдарч ирсэн гэж Паул хэлж байна гэсэн. Харин бид нар ийхүү байхад хардаа эзэн дээр ирээгүй байхдаа бид нар муу сүнсний утсан күгэлтэй байхдаа өөрсдийнхөө гэмт хүсэл тачаалуудаа зоргоороо үйлддэг байхдаа бид нар энэ эзний үгнээс харах юм бол бид нар энэ байдлаараа энэ төрлөх энэ гэмт байдлаараа бид нар бурхны уур хилэн хүртэх хүмүүс байсан. Бид бүгдээрээ өнөөдөр хүн төрлөختөн гэм нүглээс болж ариун бурхны өмнө бүгд түүний уур хилэн хүртэх ёстой. Яагаад? Танай ариун бурхан чи яагаараа хүмүүсийг шийдэх ёстой. Яагаад хүмүүст уур хилэнгээ хүртэх ёстой? Яагаад бол бурхны ариун байдал нь ариуныг шаарддаг. Хүмүүст тэр ариун байдал байхгүй учраас бурхан анх хүн төрлөختийг ингэж бүтээгээгүй учраас харин гэм нүгэл хүний өөрийнх нь сонголт учраас бурхан ариун учраас гэм нүглийг шийдэхгүй байхын аргагүй. Түүний үнэн шудраг ариун мөн чанар нь үүнтэй зөрчилдөг учраас түүний уур хилэн гэм нүгэл харанхуй эсрэг байдаг гэсэн. Гэхдээ бид бүгдээрээ гэм нүглээсээ болж өөрсдөө аврах боломжгүй гэсэн ч тийм үү, чадваргүй гэсэн ч тийм үү. Харин бид ийм байсан гэж байна. Гэтэл 4-р эшлэлээр та нарын зарим орчуулган дээр та нар өөр биеийг харж байгаа бол гівч гэдэг үг байгаа. Энэ дээр миний орчуулган дээр ч үсэг байна тийм үү? Байсан ч гівч буюу харьцуулж ярьж байна. Уг нь бид ийм байсан. Уг нь бид бүгдээрээ бурхны уур хилэг хүртэх ёстой байсан. Уг нь бид бүгдээрээ там руу явах ёстой байсан. Харин бурхан хайр инэрл өршөөлөөр баян учраас тэрээр өөрийнхөө хайраараа биднийг аварсан. Биднийг бурхантай харилцах боломжгүй үхмэл байхад бурхан өөрөө санаачлагаараа өөрөө төрүүлж хөдлөөд авралын төлөлгөөг эзэн Есүс Христээр загалмаатай 2000 жилийн тэртээ бий болгож гүйцэлдүүлээд үүнд итгэгч хүн нэг бүрийг эзэнтэй хамт амьлуулж байгаа. Энд дээр Христтэй хамт түүнийг амьлуулна гэж. Тэгээд тийм учраас энэхүү үйлдэл нь хардаа юу гэж хэлж байгааг бол 5 дугаар эшлэлээр та нар юугаар аврагдсан гинөө? Үйлсээр гинөө? Та нар нэгүслэр аврагдсан. Тэр учраас Христ итгэл бусад итгэл үнэмшил шашинчлаас ялгаатай зүйл нь та өөрийгөө аврах боломжгүй учраас бурхан харин өөрөө хайр инэл өршөөл уучлаар нэгүслэр баян бялхам дүүрэн нэгэн учраас өөрөө энэхүү хайраараа таныг аврах ажлыг хийсэн. Тийм учраас та үүнд итгэснээрээ та нэгүслэр аврагдаж байгаа манайхаа. Та нэгүслэр аврагдана гэдэг нь та энэ авралт ямар ч оролцох боломж байхгүй. 1 грамч та туслаагүй, нэг хүчин чөлөөлөөр хуруугач хөдлөх боломжгүй гэсэн. Ерөөсөө боломжгүй гэсэн. Тийм учраас 6 дахь эшлэлээр юу гэж байна? Есүс дотор биднийг түүгээр амьлуулж биднийг өгцөн байсан, биднийг амьлуулсан. Тэгээд зосхгүй тэнгэрлэг оршихуд эзэнтэй хамт Христ дотор биднийг суулгасан. Энэ нь бурхны тэр хэмжээшгүй хайрыг бидэнд мэдүүлэхийн тулд гэж байна. Манайхаа бурхан яагаад та биднийг аварж байгааг бол яагаад бол бурхан өөрийнхөө өршөөл нэгүслэр баян гэдгээ мэдүүлэхийн тулд энэ түүний мөн чанар учраас энэ зүйлийг хийсэн гэж ярьж байна. За бид түрүү хэлсэн тийм үү? Энэ та нарын мэддэг хэсэг байгаа. Нэг шин зүйл байхгүй. Гэхдээ өнөөдөр би та нарт сануулах гэсэн зүйл юу вэ гэвэл одоо сая 3 зүйлийг харлаа шүү дээ. За саяны хэсэгтэр эхний хэсэгтэр юу гэвэл за итгэдэггүй хүмүүсийн хувьд тийм үү? Бид нар энэ дэлхийн одоо нийтлэг байдаг философи үзэл сурталаар амьдардаг юм байна тийм үү? Библийн орчуулна гэдэг зарчмын дагуу Иохан номоос харах юм бол энэ дэлхийн философи үзэл суртал нь юу вэ? Амьдралын
бардамнал мөн үү? Бие биенийхээ дээр гарах. Тийм үү? Бусдыг муу мухайг үзэх тийм үү? Өрсөлдөөн, сөргөлдөө мөн үү? Махан биеийн хүсэл тачаал мөн үү? Мөн үү? Тэр нөгөө гэмт хүсэл тачаал, гим нүглээ хийх тийм үү? Энэ хүсэл, буруу хийх, тэрслэл үзэл, эсрэг үзэл энэ мөн үү? Мөн. Дээрээс нь юу гэж байгаа вэ? Нүдний шунал гэж байгаа тийм үү? Нүдний шунал тийм үү? Юу хүсэж чинь тийм үү? Тэр Библиэс өөр хэсгээс харах юм бол хүний шунал хязгааргүй тийм биз дээ. Тэгээ бид нар бусдаа үргэлж дандаа өөрсдөө харьцуулж байдаг тийм үү? Надаа ийм байхгүй. Ягаад гэвэл энд хүн ийм байгаа учраас. Гэтэл тийм юм авчихад одоо надаа ийм байхгүй. Ягаад гэвэл өөр нэгэн хүнд ийм байгаа учраас бид нар хизээч хандаггүй. Энэ бол энэ дэлхийн юу вэ? Химнэл би зөв жишээ авч ярьж тийм үү? Дурдах юм бол. Энэ бол энэ дэлхийн энэ амьдралын замнал. Бид нар ийм амьдрал эзэн дээр ирэхээс өмнө бид нар яадаг вэ? Үүний дагуу амьдардаг байсан. Хоёрдугаарт нь юу гэж хэлсэн? Утсан гүгэлтэй буюу муу сүнс итгэдэг хүмүүсийн дотор ажилладаг гэсэн тийм үү? Нөлөөлдөг гэсэн. Шийдвэр гаргалтанд буруу шийдвэр гаргахад нөлөөлдөг. Тэднийг удирддаг, тэднийг контролддог гэж хэлсэн. Гуравдугаарт нь юу гэвэл бид нар өөрийнхөө хүсэл тачаалаа биелүүлдэг, зургаараа биелүүлдэг. Ямар ч одоо үүнд зогсолт байхгүй. Библиэлд энэ гурвууланд нь хариу байгаа манайхаа. Гурвууланд нь хариу. Нэгдүгээрт нь юу гэж хэлсэн бэ гэвэл та нар энэ дэлхийн одоо энэ замналаас бид нар яадаг вэ? Оюун санаагаа өөрчлөөд бид нар бүү нийц тийм үү? Харин Бурхны хүсэл тааламж төгс сайн тааламж төсөл юу болохыг амьдралаараа баталж харуул гэж хэлсэн. Санаж байна уу? Хоёрдугаарт нь муу сүнсний ажил, муу сүнс таны амьдрал, миний амьдрал ажиллаад ирэх юм юу гэж хэлсэн? Тулалд гэсэн үү? Эсэргүүц гэсэн санаж байна уу? Түүнийг хөөж явуул тэгэх юм бол тэрээр явна гэсэн. Гэтэ хөөхийн тулд бид нар эхлээд өөрсдөө бурхан захирт гэсэн тийм үү? Бурхан захирт диаволыг эсэргүүц тэгэх юм бол тэр дээр танаас яасан? Дайчна гэсэн. Холно гэсэн тийм үү? Энэ зүйлүүдийг шийдлүүдийг Бурхны үг аль бидэнд өгсөн. За хүсэл тачаал дээр залуучууд одоо бид нар байна тийм үү? Тийм үү одоо буруу хүсэл тачаалууд байгаа. Библиэлд үүнээс зугт гэж хэлсэн. Тэрнээс та шийдээл яллах зүйл биш тийм үү? Тийм нөхцөл байдал, тийм уруу татлах, тийм зүйлээс зугт нүдэ хамгаал, бие хамгаал, хинтээ хамт байх уу тэр зүйлээс зугт гэж хэлсэн тийм үү? Гэх мэтчлэн Библи маш тодорхой хэлсэн. Тэгэхдээ би өнөөдөр танд хэлэх гээд байгаа гол зүйл энэ манайхаа. Одоо анхааралтай сонсоо. Хэрв та бүх гим нүглийг бодгоо. Жишээ нь та итгэгч хүний хувьд та өөрийнхөө амьдралыг яг бодоод үз. За өнгөрсөн 7 хоногийн амьдралыг бод. Та нэг амар сүртэй гим нүгэл хийгээд байгаа гэж би бодохгүй. Тийм үү? Өнөөдөр ямар сайхан өдөр вэ? Би өөртөө нэг сайхан гим нүгэл хийчихье гэж та хідээж боддог. Тийм үү? Бид нэр гэхдээ амьдралдаа бид нар заримдаа гим нүглийн шин чанартай юм хийдэг. Жишээ нь тэр нь юу вэ? Хүүхдүүддээ бид нар Бурхныг буруугаар төлөөлж болох уу? Уур хилэнгээр хүүхдүүдэд хүмүүжүүлж болох уу? Хань жилдээ бид нар харгис муухай хүүтэн хүндий үг хийж болох уу? Мөн үү? Найз нөхдөд гомдоож болох уу? Аав ээж нартай ачлалгүй байж болох уу? Гэх юм шиг эдгээр зүйлүүд гардаг. Одоо би энэ гим нүглийн асуудлыг гүнзгий бүгдээр жоохон бодоодох юм. Энэ гим нүглийн түрүүн би хэлсэн. Энэ гим нүглийн цаана яг юу вэ? Энэ бүх ертөнцийн үзэл, энэ диаволын энэ утсан күгэлтэйний ажил амьдрал, таны хүсэл тачаалаа биелүүлэх гээд байгаа энэ бүгдийн цаана манайхаа юу вэ? Та бодоод үзтээ. Юу байгааг бол ийм зүйл байгаа манайхаар та түрүү хэлсэн. Эгоцентрик буюу те эго би. Миний эрх юм. Миний тав тухтай байдал. Миний амар амгалан. Тийм үү? Миний таашаал, миний бодол, миний хүсэл, миний төлөвлөгөө энэ зүйл явж гинэ гэсэн. Хувийн хичээх үзэл явж гинэ гэсэн үг манайхаа. Өөрийнхөө амьдралыг та өөрөө өдөрдөж, та өөрөө шүтэн нөөрөө байх тухай явж гинэ гэсэн. Харин Христ сэтгэл заримдаа бид нар яг энэ байдлаар ороод ирдэг. Сүмд яваад байдаг, Библи уншаад байдаг, сургаал сонсоод байдаг, эсийн бүлэг, гэрийн бүлэгтэй хамрагдаад байдаг. Тэгснээр бидний амьдрал өөрчлөгддөг. Нөгөө л нэг муухай ааштай, нөгөө л нэг бусдыг дорж үзсэн, бусдаа өөрийгөө харьцуулсан, өрсөлдсөн энэ хэв маягтай хүүтэн хүндий нөгөө нэг Бурхны хайр, нэгүсэл, уужуу сэтгэл, өршөөл, уучлах, хүлээж авах, тэрвэрх энэ зүйл биднийх байдаг. Харин одоо бүгдээ жоохон гүнзгий бодох хэрэгтэй гэсэн. Таны дотор, миний дотор тэр гин мөн чанар байгаа учраас энэ хуваа бодсон, өөрийгөө бодсон, өөрийгөө нэгдүгээр тавьсан, өөрийгөө дахин шүтэх энэ үзэл болж байгаа гэсэн. Саяхан манай сайнаа маань бас Facebook дээр нэг хүнд итгэлээ өмгөөлөөд юм бичсэн зүйлийг харсан. Сайнаа миний ярьж байгаа зүйлийг маш сайн ойлгож байгаа.
За яг мэдэхгүй байна. Танай пастор танд бичиж байгааг уншиж байгаа юм шүү дээ. Гоё юм ярьсан, баярлалаа. Тэгээд яг миний ярих гэдэг зүйлийг яг маа сайнаа бичсэн байсан нэг хүн тайлбарлаад. Бид нар итгэгч болохоор бид нар өөрсдийгөө дахин шүтдэг юм аа. Бид нар бусдыг хүлээж авдаг юм аа. Бусдын бид нар ихтэй дорд үтсэн янз бүрийн хандлага энэ зүйлүүдийг бид нар тийм үү ингээл зовоол тэнд нь ингээл өртөөл унтаж чадахгүй болоо шаналаад ингэдэг юм аа. Бид нар тийм харин ч Бурхны нэгүслэр хүмүүсийг хүлээж авч уучлах өршөөнгөө ханах тухай бичсэн. Санаж байна нэг тиймэрхүү юм бичсэн. Санахгүй. За яах вэ? Манайха сайн мэдээг ойлгоход ийм зүйл болдог. 10% нэгдүгürt нь юу гэдэг үлээ? Надаас өөр шүтэн бурхантай байж болохгүй. Тийм учраас Мартин Лютер протестант дурсгалын шинжлэлийг эхлүүлэгчдийн нэг төлөөлөгчдийн нэг тэр юу гэж хэлмэл бүх гим нүгэл эцсийн эцтэй 10% дээр нэгдүгээрийг зөрчсөн учраас бүгдээс үүдэлтэй гэж. Бид нар өнөөдөр гэртээ очих юм бол танаа гэрт тийм үү итгэгч хүний гэр гээд танаа гэрт ямар нэгэн Есүсийн зураг байхгүй байгаа тийм үү? Магадгүй загламаач байхгүй байгаа тийм үү? Танаа гэрт очих юм бол маш энгийн. Манай гэрт очих юм бол маш энгийн. Бид нар гаднаа бид нар ямар нэгэн шүтэн бид нар шүтдэг ба. Гэхдээ дотроо бид нар янз бүрийн шүтэн байдаг. Тэр нь юу вэ? Миний аюулгүй байдал. Миний хэн болох. Миний нийгэмд эслэх байр суурь. Миний пастрын байр нөх. Миний захирлын тийм үү? Миний тийм үү? Хүндлэгдэх ёстой. Хин нэг намайг хүлээж зөвшөөрөх ёстой гэдэг ч юм уу. Ийм зүйлүүд манайхаа явж л байдаг. Үүнээс болж бид нар яадаг бусдыг ашигладаг. Ашигч болдог. Энэ хүнээс би юу олж долоох вэ? Энэ хүнтэй би цаг гаргах юм бол тийм үү? Би юу сурах вэ? Юу мэдэх вэ? Энэ хүн надаа юу өгч чадах вэ? Харамсалтай зарим итгэвч хүмүүс хүртэл энэ тухай бичиж байгаа зүйл хараад би бас заримдаа уншаад сэтгэл гонсгор байдаг. Тэ хүмүүс таныг төлөөлж байгаа юм шиг, таныг сайжруулахын төлөөлж байгаа юм шиг. Нөө. Ингээм бол бид нэр Христийг ойлгохгүй байна гэсэн. Сайн мэдээг ойлгохгүй байна гэсэн. Бид нар яах гэж бид нар энэ дэлхийн амьдралын хэв маяг энэ муус усны нөлөөнд хүсэлт ачаалтаа бид нар тийм үү ингээ хിവэр шиг байгаад байна. Яг бол бид нар өөрсдөө сайрах гэдэг байгаа байхгүй юу? Ойлгож байна миний ярих гэдэг байгаа. Өнгөрсөн 7 оны дахиад сургаалтаа бид нар холбоод гэж ярьсан тийм үү? Бид нар хэн нэгэн болох гэж өрсөлдөд байгаа. Бид нар хамгийн агуу нь байх гэдэг байгаа. Өөрсдөө хичээл зүтгэлээрээ статусаараа, эд баялагаараа ч юм уу, мэдлэг боловсролоор ч юм уу бид нар өөрсдийнхөө хэн бэ гэдгээ тодорхойлох гэж оролдоод байгаа байхгүй. Тэд нар маань биднэрт авралын нэг шийдэл болж байгаа учраас. Тэр учраас Христэл юм биш манайхаа. Христэл юу гэсэн? 8-аас харъя. Нэгүслийн учраас та нар итгэлээрээ аврагдсан учраас энэ та нараас биш харин Бурхны юу гэнэ үү? Бэлэг. Аврал танаас надаас хизээч биш. Энэ бол Бурхны бэлэг. Та үйлсээрээ биш тул танд сайрах боломж байхгүй. Та сайндаа аврагдсан зүйл биш. Та сайндаа эзэн дотор хэн нэгэн болсон түүний хайртай хүү охин болсон зүйл огтхонч биш. Тэр чигээрээ энэ 100% бүхэл бүтэн Бурхны нэгүслийн ажлын улмаас. Тийм учраас үүнийг бид нэр ойлгоход Галат номын 6:14 дээр Паул юу гэж хэлсэн бэ гэвэл би зөвхөн Есүс Христийн загалмаагаар л би сайхан. Түүний загалмаагаар дамжуулж ертөнцийн миний хувьд цовдлогдсон, би ертөнцид цовдлогдсон гэж хэлсэн. Түүнд өөр сайрах зүйл байхгүй гэж хэлсэн. Энэ юу гэсэн утгатай вэ гэвэл одоо миний хэлэх гээд байгаа санаа. Манайха бид нар Бурхны нэгүслийг, авралыг бид нар бэлэг гэж хүлээж авч ойлгож байгаа бол бид нар хуваа хичээсэн, өрөвдөлтөй арчаагүй байдлаасаа бид нар нөө гэж ирэх боломжтой гэсэн. Бид нар бусдтай өрөвсөлдөхгүй, бид нар бусдыг дайсан гэж харахгүй, бид нар бусдыг уучлж хүлээн зөвшөөрөх тухай яригдж байна гэсэн. Тийм учраас энэ дээр бүр сайн үйлсийн төлөө бүтээгдсэн гэж байна. Та нэгүслийг ойлгоход, та авралыг ойлгоход, та сайн мэдээг ойлгоход таны хуваа хичээх энэхүү байдал чинь та өөрийгөө авралыг өөрөө хэн нэгэн болох гэж оролдож байгаа энэ үйл явцуудыг ойлгоход та жигнэсээ бусдад сайн үйлс хийж эхэлдэг гэсэн. Та бусдаас ашиг хонжоо хайж биш.
Энэ хүн надаа ийм юм хийчих учраас, энэ хүн надаа эргээгээд хариу барих учраас, энэ хүн надад ингэ сайн хандсан учраас биш. Бурхан танд сайн хандсан учраас, сая бид дуулаач тийм үү? Надаа сайн ханддаг. Бурхан танд сайн учраас, Бурхан танд нэгүслээ харамгүй бэлхэм дүрнээр хүртээсэн учраас, түүний аврал таны хувьд бэлэг учраас та одоо бусдын төлөө сайн үйлс хийж чадна гэсэн. Тэгээ 10 дугаар эшлэлээр үүний төлөө та бүр бүтээгдсэн гэж манайхаа зориг чинь. Хэрэв энийг ойлгох юм бол Христчийн амьдрал үнэхээр гайхамшигтай амьдрал. Тэр сэтгэл энэ нийгмийг өөрчилж чадна манайхаа. Ийм сэтгэлгээ бидэнд байвал. Энэ учраас яг уу бид нэр өөрийгөө хувиа хийчихээс тэр бид дахиад хэлье. Гэм нүгэл болгон бидний юутай холбоотой вэ? Миний хувиа хийчихсэн байдалтай. Би яагаад уурлаад байгаа? Яагаад ундууцаад байгаа? Яагаад бол таны бодож ирснээр хүмүүс хийгээгүй учраас. Тийм үү? Таны төлөвлөгөө бүтлгүүцсэн учраас. Та тэнций чухал учраас. Та тэнций хэн нэгэн болох хэрэгтэй учраас. Та яагаад бусдыг уучлаж чадахгүй тийм үү хэцүү болоод байна. Яагаад бусдын танд хэлсэн үг, хандлага, үйлдэл нь таныг зовоогоод байна. Дахин таны оюун санаанд чинь тий тоглог бодоод та бодоод энэ надаа ингэж тахтай яах вэ? Тэгээд тахтай яах вэ гэж. Та хэн нэгэн болох гэж оролцсон хിവэрэ байна гэсэн үг. Та өөрийнхөө нэгдүгээр тавьсан хിവэр байна гэсэн үг. Харин манайхаа Джон Стот юу гэж хэлсэн бэ гэвэл ингэж хэлсэн. Христтгэл гэдэг бол аврал гэдэг бол бид нэгэн цагт өөрсдөө бурхан байх гэж хичээж исэн бол өөрсдөө шүтэн байх гэж өөрсдөө гол тэр хүндэтгэл мөргөлийн объект нь байх гэж хичээж исэн бол одоо харин эсэргээр энэ өөрчлөгдсөн яагаад гэвэл Христ бидний төлөө бидний хүртэх ёстой зовлонг амссан учраас Христ бурхан өөрөө бидний хүртэх ёстой зовлонг амссан учраас одоо бид нэр эргээгээд үргэлжлүүлэн өөрсдөө бурхан байх тэрхүү амьдралаар амьдрах боломжгүй гэсэн санааг гаргасан гэсэн. Ойлгосон? Сая юу хэлсэн? Бидний гэм нүгэл яадаг вэ? Бид өөрсдийгөө чухал тооцоод байдаг нь шүү дээ, тийм үү? Өөрсдийнхөө аюулгүй байдал, өөрсдийнхөө тав тухтай байдал, тийм үү? Өөрсдийнхөө төлөө бид нар амьдраад байдаг байна. Үүний төлөө бид нар бусдыг ашиглаад байдаг байна. Бас үүнээс болж бид нар зовоод байдаг байна. Үүнээс болж бид нар өрсөлдөөд байдаг байна. Үүнээс болж бид нар энэ амьдралын хэм маягт бид нар бусдад адилхан нэг л чигийн дагуу яваад байдаг байна гэсэн. Гэтэл Христтгэл эсэргээрээ сүрсэн амьдрал. Харин тэрхүү амьдралыг ойлгохын тулд бид нар Бурхны нэгүсэл энэ сайн мэдээг ойлгож чадах юм бол Христтэй адилхан. Христ юу гэсэн бэлээ? Тэрээр Бурхан мөртлөө Бурхантай энэ тэнцүү байхыг чухал тооцоогүй, зуурсан хിവэр байгаагүй, бидэнтэй адилхан хүн болсон. Тэрээр бүр боолын дүрийг орлоод эзлээд загламаа хүлд өөрийгөө дуулууртай болгосон гэж хэлсэн. Тийм учраас манайхаа дахиад хэлье. Энэ бол сануулга байна. Бүгдээрээ арай гүнзгий бодцгоё. Таны аашаан арын шин чи ямар вэ? Та хэр их бухимдж чинь, хэр их ууралж чинь. Юунд уурлаж бухимдаад байна? Би танд хэлж байгаа юм биш, бас өөртөө хэлж байна. Намайг уурж бухимдах зүйл байдаг. Бас өөрийнхөө зүрх сэтгэлээ шалахыг хүсэж. Юу вэ? Цаана ямар шүтэн бэ? Та хэн бэ? Таны ямар чухал байдал тэн чи яваад байна? Та магадгүй таны нэг тодорхой нэг зан чанар чи өөрчлөгдөхгүй олон жил болж байгаа. Таныг зовоож байгаа. Та залбираад идэг эзэн минь намайг энэс чөлөөлөд өгөөч. Энэ гэм нүглээс намайг салгаад өгөөч. Салтгүй. Харин одоо танд боломж байна. Та бод эзнээс асуу, гуй. Харуул гэж эзнээс гуй. Цаана юу байвал таны нэг шүтэн чинь байгаа. Таны нэг чухал тооцсон тэр байр суурьчийн чи байж байгаа гэсэн. Харин одоо та тэндээ жоо өөрчлөлт оруулах хэрэгтэй гэсэн. Тэндээсээ та буух хэрэгтэй гэсэн. Тэгээ эзнийг оруулах хэрэгтэй гэсэн. Тэгэх юм бол та өөрчлөгдөнө гэсэн. Амен. Тэгэх юм бол та өөрчлөгдөнө. Христтгэл үнэхээр гайхамшигтай. Амен. Өчигдөр би дахиад хэлээ тэр арга хэмжээнд дээр хүмүүсийн гэрчлэл янз бүрийн зүйл сонсоод би маш их урам авч ийлээ.
Тэ? Хүмүүс Бурхны төлөө тэдэнд өгсөн бэлэг авьяасаараа бусдад үйлчилж нөлөөлж амьдрахыг хүсэж байгаа. Эзэн танд тийм амьдралыг зорьсон, тийм амьдралыг бүтээсэн. Тийм учраас 10 дугаар эшлэлээр бид нар сайн үйлсийн төлөө Есүс Христээр бүтээгдсэн. Амен. Та авралаа үнгүүгээр Бурхны нэгүслээр хүлээж авсан гэдгийг ойлгох үед таны үйлс бусдын төлөө жинхнээсээ сайн үйлс болж байгаа. Яг тэрнээс өмнө түрүү хэлье. Тэрнээс өмнө та сайн үйлс хийхдээ бид нар бусдыг ашиглахын төлөө өөрт ашигтай учраас л бид нар хийдэг байсан бол харин одоо та нэгүслийн улмаас жинхэнэ сайн үйлс хийх боломжтой гэсэн. Ямар нэгэн зүйл ойлгов уу? За өнөөдөр ингээд дуусгацгаа. Жоо иш дуусчлаа. Тэгээ бүгдээ залбираад дуусгах үү? Хайртай их эзэн амин таньд баярлалаа. Тэгээд таны үг бидний амьдрал байдаг учраас танд баярлалаа. Тэгээд заримдаа бид таны үгийг бид нэр маш хурдан гүйлгэж хардаг. Бид нэр тогтож, тунгааж бясалгадаг. Гэтэл таны үг үнэхээр баялаг. Эзэн минь та хэлсэн та нар нэгүслээр аврагдсан гэж хэлсэн. Энэ бол танаас бэлэг гэж хэлсэн. Тэгээд зөв бас бидний дунд танд харахын итгэж амжаагүй байгаа хэн нэгэн байгаа бол эзэн минь тэр хүнийг, тэр хүүхдийг эзэн минь би танд өргөж байна эзэн минь. Та тэр хүнд хайртай. Танд харахын итгэх шийдвэр гараагүй байгаа тэр нэгэн хүн та хайртай. Хайртай учраас та авралыг боломжтой болгож өгсөн. Хайртай учраас та өөрийнхөө Есүсийг 2000 жилийн туршид илгээсэн. Хайртай учраас Есүс их эзэн бусдын төлөө амиа өгөхөөс, найзтайхаа нөхдийнхөө төлөө амиа өгөхөөс илүү агуу хайр байхгүй гэж хэлээд өөрийн сонголтоор загалмаа дээр өөрийн гимгүү ариун цусаа урсгасан. Тэгээ үүнийг тэр хүний төлөө гэж хүлээн зөвшөөрсөн хүн нэг бүрийг эзэн уучилж өршөөж өөрийн дотор үхлээр самлуулж тэнгэрт тэр ялан дийлсэн тэр хүндэтгэлтэй тэр байр суурьнд Христтэй хамт хэдий бидний бие махбод газар дэлхий дээр байгаа ч гэсэн бидний статус, бидний эзний мэлмийн өмнөх эзлэх байр суурь Христтэй хамт өргөмжигдсэн эзэн. Эзэн тэгээ бидний дунд тийм нэгэн байгаа бол та тэр хүнийг ивэж өрөөж өгөөрэй. Ариун сүнс би танаас гуйж та тийм нэгэн хүнд та ажиллаа хийгээрэй. Та өөрийгөө мэдүүлээрэй. Та өөрийнхөө үнний үгийг зүрхэнд нь та суулгаж ургацыг та бас хурааж аваарай гэж танаас гуйж эзэн. Таны аврал тэр үн дээр байх болтугай. Их эзэн танд баярлалаа. Бид нэр улам илүү ихээр дуудагдсан дуудлагатай сайн үйлсийн төлөө таны нэгүслэр амьдрахад та биднийг хүч хөчүүлж өгөөрэй, урамшуулж өгөөрэй эзэн минь. Бид нар бие бинийгаа таны хайраар хүлээж авдаг, бие биенийхээ төлөө үйлчилдэг. Зөвхөн бие гэхэлгүй эзэн минь. Бас хайртай Монгол орныхоо эзэн минь төрлөх ахын дүүсийн төлөө үйлчилдэг хүмүүс байхыг хүсэж байна. Эзэн минь та Улаанбаатарын минь ивэж өрөөгөөч. Эзэн минь та олон хүүхэд залуучуудыг, та гэр бүлүүдийг, та өвгөд өгчдийг та авраач эзэн минь. Тэднийхээ төлөө бид нар үйлчлэхийг хүсэж байна. Та бидний шинэ үйлчлэлийн санаачлах төслүүдийг бас өгөөч. Үйлчлэх, их сурвалж, нөөц болцоо, хүч тэнхийг, тамирыг та бидэнд өгөөч гэж танаасаа гуйж эзэн. Эзэн та бол сайн эзэн. Тэгээ бүгд хамтдаа босцгоё.